байцгаана уу хүмүүстээ. Бид өнөөдрийнхөө хичээлээр дэлхийн энергийн хэрэглээний талаар ярилцах болно. Өнөөдрийн хичээлийн зорилго дэлхийн энергийн хэрэгцээний талаар үзэл бодлоо илэрхийлэх, хүрээлэн буй орчин дахь хүний нөлөө, түүний үр дагаврыг тайлбарлана. Хичээлийн зорилт нь яагаад дэлхийн энергийн хэрэгцээ өсөд байгааг тайлбарлана, дэлхийн энергийн хэрэгцээ өсгөхөд нөлөөлж байгаа хүчин зүйл шалтгаан нь юу байгаа талаар хэлэлцэнэ. Орчин үеийн технологийн хэрэгцээ, мөн хүн амын өсөлтийн талаар хооронд нь холбоотой юу, дэлхийн энергийн хэрэгцээтэй ямар хамааралтай байдлаар хэлэлцэнэ. Энергийн нөөцийн асуудлыг ярилцсан. Мөн хүн төрөлхтөд яагаад энергийн хямрал гэдэг зүйлд ороод байна гэдэг талаар хэлэлцгэнэ. Бид өмнөх хичээлээр энерги гэдэг нь биеийн ажил хийх нөөц чадвар юм. Мөн энерги нь хизээч шинээр үүсэн бий болдоггүй, устдаж үгүй болдоггүй, зөвхөн нэгээс нөгөө хэлбэртээ шилжиж хувирч байдаг гэдэг талаар мэдэж авсан. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ энэ дэлхийн эрчим хүчний хэрэглээ гэж яг юу вэ талаар дэлгэрэнгүй судлаа. Дэлхийн эрчим хүчний хэрэглээ нь манай гариг дээрх бүх хүмүүсийн ашигладаг эрчим хүчний нийт хэмжээг бид нар дэлхийн эрчим хүчний хэрэглээ гэж нийтэд нь хэлдэг байна. Энэхүү хэмжилт нь ашиглагдаж буй бүх эрчим хүчний их үүсвэрүүдийг нийлбэрийг хэлдэг. Өөрөөр хэлбэл салхины энерги, нарны энерги, гэрлийн энерги, тэгээд цөмийн цахилгаан станцад гарч байгаа энерги гэх мэтчлэн энергиудыг нийтэд нь бид нар дэлхийн эрчим хүчний хэрэглээ буюу дэлхийн энергийн хэрэглээ гэж нийтэд нь хэлдэг байна. Дэлхийн эрчим хүчний хэрэглээний талаар олон улсын эрчим хүчний агентлаг, Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний мэдээллийн алба, Европын байгаль орчны агентлаг зэрэг хэд хэдэн томоохон байгууллагууд судлаад түүнийхээ дагуу тоо баримт мэдээлэл гаргаад олон нийтэд дэлхийд дахинд хүргэдэг байна. Сүүлийн 50 жил хөгжиж буй орнуудын тоо, технологийн шинжилэл зэргээр шалтгаалаад дэлхийн эрчим хүчний хэрэгцээ 3 дахин нэмэгдсэн. Мөн эх 30 жилийн хугацаанд дахиад 3 дахин нэмэгдэх юм тоо үзүүлэлт байна гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан байна. Өөрөөр хэлбэл Европ буюу ийм хөгжиж буй бүс нутагт хүн сэргээгдэх эрчим хүчийг ихэвчлэн хэрэглэх болсон. Яагаад гэхээр эрчим хүчний ашиглалтын өнөөгийн байдал нь хязгааргүй үргэлжлэх боломжгүй учраас хүмүүс аль болох сэргээгдэх эрчим хүчийг ихэвчлэн ашиглах болсон. Яагаад дэлхийн энергийн хэрэгцээ өсөд байна вэ? Хэн хамгийн их энерги ашигладаг вэ? Энэ асуултанд хүн бүр өөрөөр хариулна. Жишээлх юм бол Америкийн нэгдсэн улс нь хамгийн их газрын төсвийг хэрэглэдэг болвол Хятад бол дэлхийн цахилгаан эрчим хүчний хамгийн том хэрэглэгч нь болж өгдөг. Төрөл бүрийн улс орнууд өөр төрлийн эрчим хүч хэрэглэдэг тул хэн хамгийн их хэрэглэдгийг хэлэхэд хэцүү байдаг. Канада өөрөө газрын тос, байгалийн хий, усан цахилгаан станц, цөмийн цахилгаан станц буюу эрчим хүчнийг холимгоор ашигладагаараа дээгүүрт ордог. Тийм ч учраас энд илүү их эрчим хүч хэрэгэлдэг, тэнд илүү бага эрчим хүч хэрэгэлдэг гэх юм тоо баримтыг гаргахад маш хүндрэлтэй байдаг. Эрчим хүчний их үүсвэрээсээ үл хамааран дэлхий дээрх эрчим хүчний эрэлт нэмэгдэж байна. Эх 20 жилийн хугацаанд дэлхийн хүн ам 2 тэрбум орчмоор нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Энэ нь болохоор амжиргааны түвшин дээшлэхийн хэрээр 2040 он гэхэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нь 49%-аар өсөх юм тооцоо гарч ирж байгаа. Яагаад хүн амын тоо нэмэгдэх тусам, өндөр хөгжилтэй улс орнуудын тоо нэмэгдэх тусам, техник технологийн хөгжил нэмэгдэх тусам биднэрт энергийн хэрэгцээ нэмэгдэнэ. Яагаад гэхээр тэдгээр зүйлсийг ажилуулж байгаа гол хүчин зүйл нь энерги гэдэг зүйл байна. Дэлхийд яг одоо чулуучсан төлс нь бидний шаардлагатай байгаа эрчим хүчний 80 орчим хувийг нийтэд нь хангаж байна. Үлдсэн их үүсвэрүүдэд цөмийн эрчим хүч, био түлш, усан болон бусад сэргээгдэх эрчим хүч, тухайлбал нар салхи, газрын гүний дулааны эрчим хүчүүдийг бид нэр ашиглаад энергийн их үүсвэрүүдийг ашиглаад эрчим хүчүүдийг гаргаж авч байна. Тэгвэл судлаачдын үзснээр 2019-с 2040 оны хооронд эрчим хүчний холимогдох өөрчлөлт хэрхэн яаж өөрчлөгдөх вэ? Дэлхийн улс орнууд хүн төрөлхтөн ямар энергийн их үүсвэрүүдийг цахилгаан эрчим хүчийг гаргаж авахад ашиглах вэ гэдэг судалгаан дээр
газрын тус бол дийлэнх хувийг эзэлж байна. За мөн байгалийн хий, нүүрс гэх зэрэг зүйлсүүд дийлэнх хувийг эзэлж байгааг дараах зурган дээрээс харж болно. 2019 онд за дэлхийн хүн амын тоо 7.7 тэрбум байсан. Харин 2040 он гэхэд дэлхийн хүн амын тоо 9 тэрбум хүрээд дэлхийд дээрх энергийн эрчим хүчний хэрэглээ маань 49%-аар нэмэгдэнэ гэсэн тоо баримтыг судлаачид гаргасан байна. Дэлхийн хүн амын тоо нэмэгдээд энергийн хэрэглээ нэмэгдэх үед за яг ямар энергийн их үүсвэрүүдэд одоо гол төлөв анхаарал өгөх вэ гэхээр байгалийн хий. Яагаад хүмүүс байгалийн хийг ихэвчлэн ашиглах вэ гэхээр нүүрсийг бодоход за илүү одоо хямд, хор багтай, найдвартай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ийм гол хүчин зүйл болж байгаа учраас байгалийн хийг илүү эрэлхийлж байна. Дараа нь газрын тосны нийт эрэлт нэмэгдэнэ. Газрын тусныг ихэвчлэн тээвэрлэлд ашиглахад дээд зэгтээ хүрэх боломж, нефт, химийн бүтээгдэхүүний өсөлт ирээдүйд илүү их одоо тос шаардлагдан гэж үзэж байгаа учраас газрын тос бол бас мөн адил дээгүүрт тооцогдох нэ. Өнөөдрийн хичээлээд өгнөд үзвэл дараах 5 үр дүнд хүрсэн байна. Нэгдүгээр, дэлхийн эрчим хүчний хэрэглээ гэдэг маань манай гариг дээрх бүхэл хүмүүсийн ашиглалтаар эрчим хүчний нийт хэмжээ хэлдэг юм байна. Дараа нь дэлхийн эрчим хүчний энергийн их үүсвэрүүд нь нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг ордог байх нь дэлхийн хүн амын тоо ихсэх тусам дэлхийн энергийн хэрэгцээ дагаад өсдөг байх нь мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дэлхийн энергийн хэрэгцээ бол маш өндөр байдаг байх нь өөрөөр хэлбэл техник, технологи хөгжихийн хэрээр дэлхийн энергийн хэрэгцээ мөн адил дагаад өсдөг байх нэ. За дараа нь дэлхийн ихэнх улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг сонгож ашиглахыг илүүд зорж байна. Яагаад гэхээр энергийн их үүсвэрүүд, за эрчим хүчний маань их үүсвэрүүд одоо юм шавхагдшгүй юм нөөц биш учраас хүмүүс хөвчлэн сэргээгдэх эрчим хүчийг сонгож ашиглахыг зорж байна гэсэн дараах 5 үр дүнд хүрч чадлаа. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.